далайн ёроол ямар байдаг вэ? Далайн ёроол ямар хуу харагддаг вэ гэдэг сэдвийн хүрээнд та бүхэнтэй ярихад бэлэн болоод байна. За, далайн ёроол бол дэлхийд дээрх хамгийн судлагдаагүй газар зүйн орчин гэж үздэг. Яагаад вэ гэхээр далайн ёроол бол өөрөө далайн маань устай учраас тэр усны даралт маань доошлох тусам маш их хэмжээгээр дарж идэг учраас тийшээ нэвтэрч орох тийм багаж тоног төхөөрөмж одоогоор маш их хэмжээгээр бүтээгдэг байна. Гэхдээ бол тодорхой хэмжээгээр бол хийгдэж байгаа. Учир нь далайн ёроол руу болох тусам усны даралт нэмэгдэж тухайн зүйл маань тухайн одоо шумбагч онгоц юм уу тухайн багчиг бол сүйтгэх юм аюултай. Гэвч тийм даралт ихтэй газар амьтад бас байдаг. За дээрэс нь бол далайн гүн рүү болох тусам нарны гэрэл маань тийшээгээ хүрэхгүй улам харанхуй болж түнэр харанхуй болдог. Тэгээ тийм даралтай газар яаж судлах вэ гэдэг бол өнөөдрийн шинжилгээ ухааны бас нэг томоохон асуудлуудын нэг болоод байгаамаа. Тийм ч учраас далайн ёроол бол сарны гадаргуугаас бага судлагдсан юм аа гэж хэлдэг. Тэгэхээр сарны гадаргуу бол манай дэлхийгээс өөр гариг, өөр дагуул боловч харьцангуй далайн ёроолыг бодвол илүү сайн судлагдсан байна гэж ярьж байгаа юм. Далайн ёроол ямар хуу харагдах вэ гэд мэдээж энийг бол зөвхөн шумбагч онгоцоор явуулаад судлахгүй. За далайн судлалын эрдэмтэд бол долгионы аргаар тэгээ сансрын хиймэл дагуулын судалгаагаар далайн ёроолыг бол тодорхой хэсгийг бол судалсан. За ингэж судлахдаа далайн ёроолын далайн усыг хэрвээ авчих юм бол яг л хуурай газрын гадаргатай адилхан хуурай газарт байдаг гадаргын бүхэл хэлбэр далайн ёроол байдаг гэдгийг бол тогтоосон байгаа юм. Тэр байтугай одоо далайн ёроолын далай дээр байдаг арлууд байна тийм ээ. Их газараас тустай арлууд бол өөрөөр нэг өсөндөө бол далайд байдаг уулын ориглууд юм аа гэж үздэг. За энэ уулын ориглууд бол одоо арал гэж биднэрт харагдаж байгаа боловч нөгөө талд бол далайн ёроолын хамгийн өндөр уулуудын оройнууд нь далайн гадар дээр гарч харагдаж байгаа байдлыг хэлж байгаа юм. За ингээд далайн ёроолын энэ гадаргын хэлбэрийг ярихаас өмнө бас танин мэдхийн холбогдлолтой зарим англи үгсүүдийг бас энэ дээр давхар хэлье. За тэгээд энэ дээрээ англи үгсүүдийг хэлээд тэр газар нь хаана байна гэдгийг ингээд заагаад явъя гэж бодож байна. За эхнийх дээр нь болохоор астеносфер гэдэг энэ доотлох хэсгийн энэ улбар шараар тэмдэглэсэн энэ давхарга байна. За энэ бол литосфер буюу чулуун мандлын доод хэсэгт оршдог юм уян налархай ийм давхарга байгаа. За энэ давхаргаас дээшгээ хоёр янзын юм давхарга байна. Нэг нь болохоор oceanic crust буюу далайн цардцас давхарга, далайн давхарга гэж нэрлэж байгаа. За нөгөөх нь болохоор continental crust буюу их газрын давхарга гэдэг. Тэгэхээр газрын давхарга маань ерөөсөй хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь болохоор далайн давхарга, нөгөөх нь болохоор их газрын давхарга. За энэ хоёр маань нийлээд дэлхийн одоо газрын давхаргыг бүрдүүлж байна. За энэ хоёрын ялгаатай зүйл нь юу вэ гэхээр энэ oceanic crust давхарга маань болвол харьцангуй нягт ихтэй ийм хүнд ийм чулуулгаас бүрдсэн ийм давхарга байдаг болвол харин их газрын давхарга бол харьцангуй нягт багатай ийм давхарга байна. За тийм ч учраас далайн ус маань нөгөө доошо шингэх орох боломжгүй нягт ихтэй учраас энэ чинь ингээ хуримтлагдаад байгаа гэж бас ойлгож болох юм. Энэ continental land mass буюу их газрын давхаргын одоо масс давхарга хоёр маань их газрын давхарга болон далайн давхарга хоёрын хилж байгаа энэ заагийг бол coastline буюу эргэн шугам гэж нэрлэж байгаа. За энээс ингээд далай руу орж ирж байгаа. Өөрөөр далайн давхарга эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд хамгийн эхлээд болохоор их газрын shelf буюу continental shelf гэж нэрлэдэг. За их газрын тан гэж нэрлэдэг. Их газрын бүрэлдэхүүндээ ордог ийм далайн түвшнээс доош 200 м-ийн гүнд оршдог ийм давхарга байна. За тэгээд далайн гүний одоо canyon буюу хавцал, submarine буюу далайн гүний одоо canyon буюу хавцал гэж нэрлэнэ. Axial plane буюу axial plane гэдэг нь бол
Ер нь далайн ёроол, апсиал гэдэг бол далайн ёроол гэсэн үг. За плейн гэдэг бол далайн ёроолын тал. Өөрөөр далайн ёроолт ч гэсэндээ тал газар байдаг, ийм тэгш гадарга байдаг гэсэн үг. Далайн гадаргын доор хэсэг тийм галтуул байгаа. Submarine volcano гэж нэрлэж байна. За харин зарим галтуулууд нь далайн гадарга дээр гарч ирсэн байна. За үүнийг болохоор volcanic island буюу галтуулын одоо арлууд гэж нэрлэдэг. Хавай арал байна. Тэр чигээр одоо далайн гадарга дээр гарч ирсэн ийм галтуулын цуваа арлууд байна. За дараад нь болохоор ocean ridge гэдэг нь болохоор далайн зоо, нуруу, шил гэсэн ийм. За бас л нөгөө хуурай газар дээр байдаг далайн одоо нурууг бас хилж байна. Rift-ийн хөндөй гэж нэрлэдэг. Энэ бас Antarctic байдаг нөгөө Rift-ийн буюу хагарлаас үүссэн. За тэгээд Caribbean crust гэсэн нөгөө нэг хагарлаас үүссэн ийм хөндөй бас далайн ёроолт ч гэсэндээ байдаг. За энийг бол Rift Valley гэж нэрлэж байна. Хавтгай оройтой ийм уулсыг далайн ёроолт байдаг ийм уулсыг Guyot гэж нэрлэдэг. За мэдээж далайн гадаргын доор бол одоо sea mount буюу усан доорх ийм галтуулууд бас байна. Ховил гэж нэрлэдэг байгаа. Trench буюу Mariana одоо Филиппиний ойролцоодаг дэлхийн хамгийн гүн хавцал 11 км-ийн гүнд оршдог одоо Mariana Trench гэдэг энэ гүн ховил бол 11 км-ийн одоо доошоо оршдог дэлхийн хамгийн гүн одоо ховил хавцал гэж хэлж болно. За энийг бол trench гэж нэрлэдэг. Ийм зүйлсүүд бол зөндөө байждаг. За энэ trench-үүд болохоор яаж үүсдэг вэ гэхээр нөгөө тектоникийн хөдөлгөөний хоёр хавтангуудын хоорондын зүрх болон магадгүй холдох хөдөлгөөний улмаас үүссэн ийм trench-үүд бол зөндөө дэлхийн далайнуудад хаасаагүй байж идэг ийм онцлогтой.